Оо. Rarity. Чамайг хайж байла. Надтай хамт Twilight-ийн хичээл суугаач удахгүй. Би тос болмоор л байна. Гэхдээ Rainbow Dash-та зугаасгаар тохирчихсан. Twilight чамайг сурагчдад үлгэр дуурайл болгоно гэсэн. Хөөх. Үлгэр дуурайл нь хүрээд ирлээ. Юу би үлгэр дуурайл гэж бодсон. Хоёулаа үлгэр дуурайлал та хоёрын түүх нөхөрлөлд буулт хийх тухай хичээлд мань төгс тохирно шүү дээ. Rainbow Dash Rarity хоёр огт өөр ажил хийдэг. Гэхдээ нөхөрт нь үнцэнтэй болохоор хоёр биендээ үргэлж цаг гаргадаг. Rainbow Dash-ийн гайхамшигт аянгатай хийдэг эмх замбраагүй төлөвлөлтгүй бэлтгэлээс болоод бидэнд хөгжилдөх цаг төдийлөн гардаг үл дээ. Бас Rarity-гийн ойлгомжгүй загварын удирлаас болоод зунч болоог байхад тэр өвлийн цуглуулгаа бэлдэж байгаа штэ. Гэхдээ л хоёр биендээ цаг гаргадаг шүү дээ. Энэ хамгийн чухал. Харуу, эдгээр одоо морь жинхэнэ нөхөрлийн тод үлгэр дуурайлал. Ирсэнд баярлаа. Өнөөдрийг хөгжилдөө өнгөрүүлээрэ. Өнөөдөр юу хийхийг чинь сонирхож болох уу? Бөмбөг Шүлэг үзнэ. Гүйцэлгэн. Дэлгүүр. Чамаас гуй. Би дэлгүүр хийсэн гэж хүртэл хэлсэн шүү. Болж байна. Эхлээд дэлгүүр хийсэн. Гэхдээ би баг болыг бөмбөг авчирсан шүү. Юу, энэ хоёроос суралцах ёстой гэж юу? Буулт хийсэн харагдахгүй л байна да. Тийм ээ. Та хоёрт нийтлэг зүйл алга яаж найзалж чаддаг байна? Миний бицхаммер нөхөрлөл гэж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнад нөхөрлийг алгуулсан одоо явдал хөгжилдөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч баг хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах энэ нөхөрлийг бүтээдэг надад миний санаа зүтгэж Миний бяцхан одоо морь шидэт нөхөрлөл 8 дугаар бүлгийн 17 дугаар анги найзууд хэвээр үлдээе. Хэдийгээр Rarity Rainbow Dash хоёрт өөр зүйлс таалагддагч тэдэнд нөхөрлөх олон шалтгаан бий. Жишээлбэл бид үргэлж найзууд байсан. Үргэлж? За яхаа үгүй л дээ үргэлж биш. Гэхдээ нөхөрлөд их удаж байгаа. Бас тэр бид хоёр их адилхан. Тийм гэж үү дээ. Нэг удаа Cloudsdale-ийн залуу нисгэгчдийн тэмцээний үеэр би Rarity-гийн амийг аварч байсан. Тийм ээ. Харин би нэг ээдрээтэй хэрэгээс болоод хэлсээр буруутгахад нь гайхамшигт аянгнуудын өмнө Rainbow буруугүй гэдгийг баталсан юм. Мундаг юм аа. Өөр юу вэ? Сонсцгоо. Хэрэв үгээр илэрхийлэх гэж оролдвол Rarity Rainbow Dash хоёрт нийтлэг зүйл бага юм шиг санагдаж магадгүй. Гэвч заримдаа нөхөрлөлийг тайлбарлах аргагүй байдгийн. Ойлгохын тулд үйлдэлээс нь харах хэрэгтэй. Ер нь бол энэ их сайхан санаа байна шүү. Та хоёр амралтай өдрөө өнгөрүүлдгээрээ өнгөрүүлээ. Та хоёр биднийг анзаарахчгүй. Урагшаа Rarity. Rarity! Чи сагс барих ёстой байсан штэ. Уучлаарай хангар минь. Энэ үзэмжгүй фантазиг хараад спортын хувцас хийх санаа төрлөө л дөө. Хөдөлгөөн хийхэд ямар ч саадгүйгээр барахгүй завхарлаг. Одоо тоглоход билээ. Ашгүй дээ. Яагаад гэвэл би яг одоо шинэ супер хурдтай шидэлд туршиж үзнэ. Rarity, чи тоглоомод анхаарч байна уу? Юу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Сагс сайн барьж байгаа шүү. Гэхдээ чи бөмбөг барих ёстой. Үнэн үү? Гэхдээ аюултай штэ. За яах вэ мартаа. Тэр хизээч тоглоомын дүрм ойлгохгүй юм байна. Баг бол дууслаа. Ашгүй дээ. Тэд Rainbow Dash-ийн дуртай зүйлийг хийснийг бид харлаа. Одоо Rarity-гийн сонирхол цаг гаргана. Буулт гэсэн үг. Сайн мэдэхгүй л байна да. Хэтэрхий дэгжин биш үү? Ёо, чи иймийг хайгаагүй гэж үү?
Тийм л дээ. Гэхдээ чиг хандлагаас урдах ёстой. Хэрв яг одоо модонд орсон бол удахгүй хоцрогдно л гэсэн үг. Юу ч ойлгосонгүй. Өндөр үсгээд авсан дээр үү? Юу гэж бодож байна? Чи алхам тутамдаа бүдрэх дуртай бололтой. Одоо мөр өндөр өсгийдээр ер нь яах юм? Харин чи эсэргээрээ амьдралын бүх нөхцөл байдал тохирно. Уулзалт, үдийн болон үчийн зог, эрг дээрх цайлга, хатан хааны цайлга. Сануудаа ер нь шүүрдэж болох уу? Йоо, наалдаад байх юм. Бид дуусчихсан уу? Энэ үнэхээр хөдгөртэй юм аа. Рембо, Даш, Рерити хоёр нарган гэдэг нөхөрлийн нэг талыг харуулж байгаа нь энэ шүү дээ. Хөгжилтэй, хөнгөн хэлбэрээр шүүмжиллээ солилцож байна гэсэн үг. Бүгд 6 шүү дээ. Хортон эхлэх юмсан. Би үнэт чулуу төв үнэхээр дуртай. Одоо л нэг хийхэд маань таалагдах 6. Эрдэнэсээ ирэлт гарыг. За та нар харцгаав уу? Бид удаан хүлээсэнгүй. Одоо хамтдаа хөгжилдөж байна. Гайхалтай. Миний урлаж байгаа маргад эрдэнтэй загварт яг тохирно. Янзтай. Гэхдээ Эрдэнэс нуус өрөө олволж бүр догдоо. Зя хэрвээ би нууц хаалга байсан бол хаан нугдах байсан бай. Рембо, Даш. Ой, юм нүдхэ болол доо. Төвлөрөхөд саад болоод байна. Харда, хошуурга. Энэ хөдөлдгөө туслаарай Рерити. Атаахан. Чи миний чулуунуудыг балалчлаа. Тийм ээ. Харин чи миний ирлийг балалсан. Бид Эрдэнэсийн төлөө ирээгүй. Өвлийн цуглуулганд нэцэх чулуу болохоор ирсэн. Чиний хувцас ямар хамаатай юм? Бид хамтдаа хадад явдал хайх ёстой байсан. Гүцээ хангалттай. Хамтдаа 100 өдөр албан ёсоор дууслаа. Харин ч сайн биз? Үлдсэн цагаа би өөрийнхөө дуртай юмыг хийж өнгөрүүлнэ мэдвүү? Тоглож байгаа байлгүй дээ. Бяцхан үйл ойлголцол гарсан байхаа. Заримдаа найзуудад ийм зүйл тохиолддог. Гисэн хэдий ч бэрхшээлийг үл ажиран найзууд хэвээрээ үлддэг. Би тэгж бодохгүй байна. Миний дуртай зүйлийн ганцхан ч чамд таалагддгүй шүү дээ. Чи зөвхөн өөрийгөө өөдгөртэй загвараас боддог шүү дээ. Болоод өг. Чи л миний сонирхлыг хүлээн зөвшөөрдөг байх шүү. Чамд гоо сайхны ямар ч мэдрэмж байхгүй. Бүр ямар ч шүү. Чамтай цаашид найзууд байхаа боллоо. Бас нэг удаа Рембо, Даш миний Клаусдел дах дэлгүүрийг ашиггүй гэж хэлсэн. Тусалаад үзтээ. Яагаад гэвэл би захиалга хүргэхдээ Twilight-ийн ирвэхэн шидийг ашиглахыг хүссэн. Би тэрэнд хэдэн мянган удаа хэлсэн. Пегасуст нарийнхан давж байгаа хэрэггүй. Бид нисэх чадвартай байх ёстой. Тийм шүү. Юр бусын чимэглэлтэй бүрх малгайгаа өмссөн өдрийг дуусгаач болий. Рембо, Даш анхаарч хараагүй шүү. Гайхамшигт аянгын шовг сүтгсэн. Реритигийн бүх малгайны цанаас хийж үзэж чадаагүй штэ. Хангалттай. Өөрт учирсан хүндрэлээ ярих гэж зөвлөгөө авдаг болохоос Эквестрад болж өнгөрсөн бүх нэг илтгэдэггүй. Гэхдээ заримдаа хураасан бүхнийг ярих хангалтгүй байдаг. Өөрийгөө бусдын гуталд мэдрэх хэрэгтэй. Би ийм эмийг чинь яасан ч өмсөхгүй. Та хоёрыг эвлэрүүлэх арга олох хэрэгтэй гэж би хэлж байна. Дагаад яв. Номын сануу? Энэ бидэнд яаж тус болох юм бэ те? Хин чин номонд дуртай. Рембо, Даш байнга дээрэн дуугийн адал явдлаас иш татдаг. Харин чи Shadow Spide-ийн онцгойг шүтэн бишрэгчүүд. Юу гээд вэ? Нөхөрлөлийн чин сэргийг сайхан арга бий. Би биенийхээ дуртай номыг унш. Би ч гэсэн уншин дараа нь ярилцъя. Номын нөхөрсөг уулзалт хий. Болж байна уу? Бас би зоо шавчрна. За яах вэ? Хэрэг хүсч байвал.
байна. Бүгд цугларлаа. Эхлээд уншсан номноос ямар хэсэг нь илүү таалагдсанаа хуваалцаарай. За яах вэ? Би эхлэе. Надад дээрэн дүүгээс энэ хэсэг их таалагдсан. Энд дээрэн хорон муу матыг зам мэтэр ашигладаг. Дараа нь тэмтэй. Хөөе, энд инээдтэй юм юу байгаа? Уучлаарай. Гэвч надад явдалтай өгүүлбэгүүдэд үнэмшилгүй зүйл их байдаг болохоор инээдтэй санагддаг. Бүгд үнэн штэ. Чи дээрэн төдөө уулзаж байсан штэ. Тийм ээ. Гэхдээ үйл явдал нэг сунжирсан. Бас тэр тэнэг хэлэхэд хэцүү нэрнүүд байна. Доктор хин гэдэг үлээ. Кабера билүү? Кабалерон. Дуудагддаг шигэ бичигддгийг. Энд юм хэцүү байна гэж үү? Цай хүн байна уу? Ургас тэмэгтэй талах. Эсвэл өөр сэдвээр ярилцвал ямар вэ? Үнэн үү? Shadow Speed-ийн гоёлыг ярилцъя л гэж бидгээ хэлээрэй дээ. Энэ шиг ойдгартай байхгүй. Гэхдээ гоёл чимэглэл нь улаан хувцастай азарганы салшгүй хэсэг штэ. Shadow Speed-ийн нууц. Хэрв ноён Flamingord von Riedisfield зөвхөн торгон давхар захтай хөрөм өмсдөг бол тэрийг гинт хэрэгтэн гэж хизээч таахгүй байсан юм. Юу базар? Тэгэхээр тэр Чи энэ номыг дэлгэжиж үзээгүй байх нэ? Надад тусламж хэрэгтэй бололтой. Өдгөртэй ном уншаад унтсан нь миний буруу биш. Миний дуртай номыг уншаагүйгээс харахад бидэнд үнэхээр нийтлэг зүйл юуч байхгүй гэлтэж байна. Ядаж энэн дээр санал нэгдлээ. Энэ мөчөөс эхлэн би зөвхөн намайг ойлгодог одоо морьтой харьцна. Та хоёрын маргаан төрхүүлэг Twilight-д тусламж хэрэгтэй байна. Яг одоо. Олно. Үгүй, алга болчихлоо. Юу алга болсон гэж? Аврорагийн сахиус. Селеста гүнжид зориулан хатгалдаг шидэд олдвор. Тэр сахиус давлгаа дуудаж бас далайн шуурга удирдах чаддаг. Хэрвээ муу туурайнд орох юм бол Equestria маш том аюулд орох болно. Бидгээ Twilight. Би алга болсон эрдэнэс хаах мэрэгжилтэн. Харин би сэжирүүдийг ашиглавал чиний сахиусыг авсан хулгайчийг барьж чадна. Баярлалаа. Та хоёрыг хайж байгаа гэж бодвол тайвширч чадах бах. Хамтдаа юм чинь. Тэр хооронд Twilight бид хоёр эрлийн тарин бүтээе. Үлдсэн олдвруудад ямар нэгэн гэмтлийн уул мөр илэрсэнгүй. Тэгэхээр хулгайч яраагүй явсан гэсэн үг. Rarity, чиний над гутал чинь шалаарныг саад хараагаад байна. Энэ миний гутлынх биш ээ. Минийх ягаа. Синхэр биш. Харвоо. Гайхалтай ажиглалт байлаа. Энэ гутал гүйхэд зориулагдаагүй бололтой. Рекламд хурдчихлаа. Хаашаа нисээд байгаа юм бэ? Бид хамт ажиллана гэж Twilight-д амласан. Чи ойлгохгүй байгаа юм уу? Аврорагийн сахиус Лазарантиумаар хийгдсэн. Лазарантиум авралын сахиусыг ч гэсэн тэр төмрөөр хийсэн. Дээрэн дүүгийн тухай зохиолын 4-р бот. Тэр үргэлж гялалцсан уул мөр үлдээдэг. Энэнтэй адилхан. Санаж байна уу? Чиний дөнгөж сая унсан номонд гардаг штэ. Номонд тийм ээ. Миний дөнгөж сая уншсан номонд. Үнэн үү? Шүүмжлэдээс гэрнэ би номыг ч уншаагүй дайдаж чи ч гэсэн миний номыг уншаагүй юм байна штэ. За уучлаарай. Тэр сахиусыг олсны дараа бид үнэхээр найзууд биш. Тэгж л байхгүй юу? Ремо Даш, аяарлаа. Чи чухал сэжүүрийн дээгүр нисээд байна. Энэ мөр байна. Гэхдээ тойрооных биш. Энд хумсны мөр байна. Хамаагүй. Би илүү чухал сэжүүр олсон. Намайг дундуур явна гэж бодоогүй үстэй.
Үгүй. Хитрхийг гүнзгий байна. Намайг цууж мэднэ. Өө, дээрэн дуугийн ямар номонд энэ тухай гардаг вэ? Эсвэл талуугийн хүүхдийн туслангаас мэдэж авсан юм. Гэхдээ чи нисэд гарч чадна. Үгүй. Гейзерт талавчаа түлжгүүл гайхамшигт аянгатай удаан тоглож чадахгүй болно. Чавхайсан бол би энэ намгны дээгүүр нисчихгүй юу? Тэгвэл надад дахиад 2 мод урд оос хамгаалтын дулаг хэрэгтэй болно. Харамсалтай нь бид дээрэн дүг дуурайж чадахгүй нэ. Матар олоод зай болгох боломжгүй. Боллоо. Ар хийцэн матар үйлчлэхэд бэлэн. Энэ чинь үнэхээр гайхалтай. Биш ээ. Могу ажилсан байна. Чи хаана ингэж сурсан? Бид танилцаад их удсан байж болно. Гэхдээ чи миний тухай бүгдийг мэдэхгүй. Хэлэлцсэн мөр алга болчлоо. Мөр байхгүй бол Аврорагийн сахиусыг яаж олох юм? Миний чих цог яагаад ийм чанга хашгираад байна? Уучлаарай. Чи юу гэсэн бэ? Их чанга. Энэ буфагрын бололтой маш эмзэг сонсголтой штэ. Чи энэ хавьд гялалтсан мөр үлдээдэг хин нэгнийг хараагүй үз? Хараагүй. Ойлголоо. Амныг нүнгийн үнрээс болоод би юм бодож чадахгүй болчлоо. Гэхдээ эндээс яриа сонсогдохгүй. Яавал дээр вэ? Би арга олчих шиг боллоо. Ганц эвэртүүдийн эртний зал. Чи бяцхан үл олоод ирж чадахгүй биз? Тэрийг бол төггүй чадна шүү. Гайхалтай үл. Уучлаарай эрхэн ноёнтоо. Энэ амттай зоогоор чухал мэдээлэл солилцохгүй биз? Хөө, энэ юу вэ? Энэ бол ганц эвэртүүдийн шидэт амттан. Хөөсөрдөг төгс төгөлдөр маш алдартай бас маш тансаг. Өшөөгөөрэй. Та зоогл. Миний ам ганы сэрүүн амт. Болчлоо. Харин одоо гялалтсан зүйлийг хаашаа авч явсныг хэлээд өгөөч. Дэше. Баярлалаа. За, юу хүлээгээв? Нисч очоод сахиусыг аваад ирэлдээ. Юу, бид чинь хамтдаа хайж байгаа штэ. Мартчихаа юу? Гэхдээ би Уучлаарай. Гэхдээ чамаа ганцаараа чинь намганд орхиж чадсангүй. Баярлалаа. Энэ дүрс цоожиг нээхэд тус болох юм болов уу? Эсвэл бидэнд бэлэн түлхүүр байж болно? Өсгий түрээтэй сонгож авч чадаагүй ма. Тийм болохоор аль нь авсан? Үсгийн ийм чадвартай байх нэ. Гэтэл чи хэнд ч хэрэггүй гэдэл байсан. Би буруу дүгнжээ. Бас чиний хийх дуртай зүйлийг ч шоглсон. Тэдэн дунд амьдралд хэрэгтэй юм байжээ. Тэгвэл чийж гэсэн намайг уучлаарай. Баг бол миний тоглоом биш байж болно. Гэхдээ чам таалагддаг шүү дээ. Бас чи их сайн тоглодог. Миний сонирхол чиний сонирхлоос илүү чухал гэж бодох ёсгүй байж. Тэгвэл хоёулаа найзууд хിവэрэ гэсэн үг үү? Тийм байхыг маш их хүсэж байна. Харин одоо сахиусыг олъё. Тийм ээ. Тэгье. Базар, эн чин тооны сургууль руу хөтөлдөг байх нэ?
Нууц гарч байсан юм байна, тийм ээ? Гайхалтай. Спайки Вайки. Аврорагийн сахиусыг чи хулгасан юм уу? Яг ч тийм биш ээ. Тэгэхээр биднийг эвлэрүүлэхийн тулд энэ бүгдийг зохиож оролцсон дуучлаарай. Гэвч та хоёрт Хэрэгтэй байсан нь чи үнэн л дээ. тэгвэл хэдийгээр өөр зүйл дуртааж та хоёр буцаад найзууд болсон хэрэггүй. Үргэлж тэгдэг. Бидэнд бяцхан сануулгах хэрэгтэй байж л дээ. Тийм шүү. Хамтдаа хөгжилдөхийн тулд заавал адилхан юм дуртай байх шаардлагагүй штэ. Биднийг адилхан гэд төсөөлдөө. Тэгвэл ямар их уйдгартай байсан бол бид хайртай дуртай зүйлээсээ хуваалцахад үнэхээр хөгжилтэй, гайхалтай байдаг шүү. Амралтын өдрөө үр бүтээлгүй алдсан нь харамсалтай. цаг үлдсэн штэ. Чи дэлгүүр хийсмээр байна уу? Надад баг болын шин таниглал сонгоход туслахгүй вэ? Үнэн үү? Хэрв хөгжөөн дэмжигчийн хувцас сонгоход туслана гэвэл болж байна. Хайртай тоглогчоо дэмжиж тэг чин бүх малгай агаарч идмээр байна. Тийм ээ. Тохирлоо. Хурдан явъя. Анилсан юм би. Харцгаа уу? Жинхэнэ найзууд үл ойлголцлыг ямагт давж гардаг. Баг зэрэг тусалсан ч болно.